Сайн бацхан уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За миний 3 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаараараа би өөрийнхөө дуртай жимсний талаар товчхон мэдээлэл өгье. Маш товчхон. За энэ жимс маань бол тарус жимс байгаа. За тарус жимсний маань найрганд А, С, B1, B6, поли хүчил, кали, магний бас төмөр зис агуулдаг юм байна. Дээр нь бас нэг гоё найрлага байгаа. Энэ бол лейкофен хэмээх антиоксидант. За антиоксидант бол хүний биед маш чухал хэрэгтэй. Яагаад гэвэл өдөр тутамдаа одоо чинь хүний биед чөлөөт радикал гэдэг зүйл болж байдаг бол чөлөөт радикал нь одоо чинь гадны хотог хүчин зүйлстэй одоо чинь агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, химийн бодисын хэрэглээ, арх тамхины замбраагүй хэрэглээ, уур бухимдал, стрессээс болж байх ёстой хэмжээнээс ихсэж тийм байна. За ингээ ихсээд ирэхээр одоо эрүүл эсэ гэмтэж улмаар эд эрхтний эсн гэмтснээр бидний бие одоо өвчин өрөвсөлд амархан өртөж дээрэс нь хөгшилт түргэсдэг гэсэн. Тэгэхээр антиоксидантыг бид нэр хоол хүнсээс авч байх юм бол энэ одоо өвчин эмэгт нэрвдэх байдал маань багасна. Дээрэс нь хөгшилт маань одоо яг биологийн жамаар явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүр маш чухал найрлага багаз. Тэгээд харин би мэдгүй хүмүүс нь бас мэдээсэй гэсэн үднээс юм товчхон ингээд мэдээлэл оруулсан юм аа. За тэгээд ганцхан антиоксидант гэдэг найрлаганаас илүү те бас ингээд витамин эрзүүд нь байгаа. Дээрэс нь нөгөө өөрөө тийм маш усрахыг жимс учраас одоо ингээд одоо би ингээд цэвэрлэж ингээд одоо хордлогыг ингээд гадагшлуулдаг. Тэгээд ингээд зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Холестерин бууруулна. Давхар нөгөө тарус жимс маа нөгөө муу өг тосыг гадагшлуулдаг учраас те одоо нэг сулс сан бас ингээд цэвэрлэгдэж байна. Дээрэс нь нөгөө А витамин баялаг учраас А витамин чинь нөгөө арьсны уян хатан чанарыг сайжруулна. Дээрэс нь коллагены нийлэгчдийг дэмждэг. Тэгэхээр бид нараас ингээд одоо яг ингээд 100 дуусаад ингээд намар болж хат ингээд одоо яаж хурдан сайрах уу, тэ яаж нөхцөл толгой багасгах уу гэсэн асуудалтай хүмүүс бол тарус жимсийг эзнэр бол одоо зорилготой бол хурдан хүрэх нэ. За тэгээ ийм байна. За тэгээд аливаа юм хэмжээ хязгаар гэж байдаг. Хэтрүүлэн битгий дээрээ ерөнхийдөө нэг 2-3 кг тарвсыг бол нэг өдөрт нь ингээд хуваагаад гэр бүлээр хуваагаад идэхэд бол нэг аюулгүй. Дээрэс нь нөгөө тарвсны үрийг бас болгоомжтой дээрээ зарим хүмүүс ингээ хамаагүй ингээд идэт идэм билээ. Миний бодлоор бол маш тийм бүтсэн тийм модлог хатуу учраас ходоодны хүчлэл нь багассан. Дээрэс нь бага насны хүүхэд өндөр настай хүмүүс одоо хамаагүй одоо үрийг идчих юм бол би одоо яаж задлах бол тий задлахад одоо ходоодны хүчлэл нь ямар хөө байгаа бол гэдэг нэг асуудал гарч ирдэг аахгүй. Тэгэхээр би бол аюулгүй байдлаа бодоод тэр нэг үрийг идэх гээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Эсрэгээр яг нөгөө үрээ зүгээр ингээд тусна ингээд сайхан гатаагаад тий нунтглаад одоо нэг цай хэлбэрээр ингээд хандаж уулаа болох юм. Бусдаар бол би итгий дээрээ л гэж зөвлөнө. За тэгээд ийм байна. За товчхондоо ийм байна. Одоо яг гадаа манай хүүхд гişэдсэн ирсэн яг шуух гээд байна. Тийм болохоор ингээд зогсооч. За баярлаа.